Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг дэмжих, сумдын удирдлага холбогдох мэргэжилтнүүдийг чадваржуулах замаар орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсөл арга хэмжээг иргэдийн саналын дагуу эрен бэлэг талаар мэдээлэл хүргэх, арга зүйн зөвлөгөө өгөх, сумдын сайн дуршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор тогтвортой амжиргаа 3 төслийн орон нутгийн зохицуулагч Батсайхан 11-р сарын 18-наас 20-ны өдрүүдэд Ховд аймгийн Үенч Алтай булган суманд ажиллалаа. Энэ үеэр сумын удирдах ажилтнууд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийж орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцуулах, ирсэн саналыг зөв зүйтэй нэгтгэх, эренбэлэг талаар мэдээлэл өгсөн юм. Ингэснээр цаашид сумын иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан хөгжил бүтээн байгуулалтыг сум орон нутгтаа олноор бий болгох боломж өргөжих даваа талтай гэж албаныхан ярьж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэн дээр бид нар бас төлөөлөгч нарт зөвлөн туслах үйлчилгээ хийж орон нутгийн хэрэгжилт иргэдээс ирсэн эренбэлэгцээ асуудлыг бол яг л иргэдийн санал санаачлагаар бүрдүүлэх тал дээр нь ажиллалаа. Бид нар бол хяналт үндгээгээр модуль 3-4-өөр бол хэрэгжүүлэх ёстой. Энэ ажлынхаа хүрээнд бол одоо манай иргэдийн хурлын ажлын алба бол маш сайн ажиллаж байна. Төлөөлөгч нартай уулзлаа. Төлөөлөгч нар манаас орон нутгийн хөгжлийн сангийг бол маш сайн ойлгодог болсон байна. Иргэдийнхээ санал санаачлагыг бол нэг номер тавьдаг болж байна. Энэ дээр бол маш их ач холбогдолтой байна. Тэгэхээр бид нар бол одоо цаашдаа бол одоо орон нутгийн хөгжлийн сан дээр хяналт үнэлгээ одоо олон нийтийнхээ оролцоог нэмэгдүүлэх тал дээр баруун 3 сум манаас маш сайн мэдээлэл авлаа. Түүнчлэн Үенч Алтай булган сумын удирдлагууд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийсэн ажил хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн зарим сайн туршлагаасаа танилцууллаа. Тухайлбал Үенч сум энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн 238.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 орчим нэр төрлийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 85% гүйцэтгэлтэй байна. Харин булган сумын онд орон нутгийн хөгжлийн сангийн 460 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 30 гаруй нэр төрлийн ажил төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Ингэснээр орон нутгийн хөгжлийн сангийн сайн засаглал үр дүндээ суурилсан урамшуулалт хамрагдаж 2020 онд 110 сая төгрөгийн урамшуулал авахар болсон байна. Ингэхдээ орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны хэрэгжилтэд сум багийн нийт иргэдийн саналыг үе шатаагаар авах, эдвэх оролцоог хангах замаар тэдэнтэй хамтран ажиллаж, нийлээд ажлыг бодитоор хэрэгжүүлж чадсан болохыг сумын засаг дарга ярианд онцоллоо. Сумын хэмжээнд бид бүхэн 2019 онд гэхэд 3 газар гүүр барилаа. Илүү олон 4 тусламжийн чиглэлд зам заслаа. За энэ ажлуудаар дандаа багийн иргэдтэй бид нар ажлыг өөрсдөө өгдөг. Дандаа нөхөрл бол энэ ажлаа өөрснөө хийцгээ тийм ээ. Тийм ямар боломж олцоо байна гэдэг нь судалж ойлгоод гэрээ хэлцэргийг явж байгаа. Багийн иргэд маань өөрснөө энэ баг орон нутгийнхаа ажлыг хийхээр их сайн үр дүнтэй хийдэг. Ийм хандлага ажиллаж байгаа. За баян судал баг дээр гэхэд нэг жишээ ярихад энэ жил баян судал баг руу бид бүхэн шороонд ийм зам зассан. За нийтдээ бол нэг орон нутгийн хөгжлийн сангаас 10 сая төгрөгийн төсөв төртөгтэй ийм зам тавигдсан байгаа. Гэтэл энэ нийтдээ бол 30 гаруй сая төгрөг босчод байгаа юм. Бусад мөнгө төгрөгийг багийн иргэд маань энэ саналыг дэмжиж өөрснөө машин хэрэгтэй хүмүүс нь шороочдөг ч юм уу, буулгадаг ч юм уу энэ ажилд өөрснөө оролцоод ямар ч байсан баян судал баг маань энэ асуудал шийдчихсэн байх жишээ нь. Их маягаар бид орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хараад суух биш, энийг яаж аримжуулах уу, яаж илүү үр дүнтэй болох уу талаар бол ажиллаж байна. Харин Алтай сумын тухайд орон нутгийн хөгжлийн сангийн 469 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн өргөтгөл, гудамжны гэрэлтүүлэг, ухаалаг худаг барьж ашиглалтанд оруулах зэрэг нийт 18 төрлийн бүтээн байгуулалт засвар үйлчилгээний ажил төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Ингэснээр эх онд 75 сая төгрөгийн сайн засаглал үр дүндээ суурилсан урамшуулал авах боломж бүрдүүлсэн байна. За энэ кивсээр эдгээр ажлуудыг бид нар бол бас ард иргэдийнхээ оролцоог хангах үүднээс багийн засаг дарганаараа бас саналын ууц өгч ард иргэдийнхээ саналыг аваад за ингээд багийн иргэдийн нийтээрээ урлаараа ирэмблээд ингээд хамгийн олон санал авсан ийм ажлуудыг бол хийж хэрэгжүүлж байгаа нь бол бас цаг тухай үеийнхаа мөн энэ нийгэм сум орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангасан ийм ажлууд болж чадж байна гэж ингэж үзэж байгаа. За эдгээрийн бол нэг жишээ нь бол бас манад Ховд аймгийн хэмжээнд анх ухаалаг худаг бий болгож чадсан. За мөн манай бол ИТ-ээс бас 150 га усалтын системтэй ийм талбай байдаг. За энийг бол бас усалтын системийг сайжруулах үүднээс за мөн хоёрдугаарт нь бол бас энэ ард иргэдийнхээ хашаа руу ус төгөлөх сувгийг бол бас өргөтгөж шинээр сувгийг бий болгож байна.
их мэдрэжил нь одоо энэ орон нутгийн хөгжлийн одоо өргөн байгуулалтаар хийж байгаа ажлууд маань аль дэргэдхээс санаачлагыг аваад тэмцэлгийг аваад ингээд ажил хэрэг болоо явж байгаа нь бас манаас минь одоо давуу талуудтай нэг байна гэж үзэж байгаа. Доктортой хамжиргаа 3 төслийн баг цаашид орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Ховд аймгийн бусад суманд үе шаттай ажиллана гэж албаныхан хэлсэн юм а.